За сайн байцгаана уу. Манай хоньны ордныхон та бүхэндээ одоо энэ өдрийн амар амгалан айлтгая. За уншлага эхлэхийнхээ өмнө та бүхэнд одоо нэг зүйлийг сануулan хэлье гэж бодлоо. За хоньны ордныхон одоо хоньны орд гэдэг бол ерөнхийлсөн таны нарны орд хэрэг бол хоньны ордон болвол энэ бол ерөнхийлсөн ер нь зурлаг гэж ойлгоорой. Ерөнхийлсөн байдаг шүү тийм ээ. Сарны ордноо заавал олж уншаарай. Ер нь яг хавьда 3 дугаар сар төрсэн бүх хүмүүс хоньны орд. Тийм учраас одоо нэлээд ерөнхий шинжтэй байдаг. Сарны ордон бол таны одоо төрсэн цагаар наривчилж гарч ирдэг учраас нэлээд одоо наривчилсан хувийн шин чанартай одоо нэлээд дөхөм бол юу нэлээд чухал байдаг шүү тийм ээ. Тийм учраас одоо сарны ордноо заавал олж үзээрэй. Нарны ордон ч нь одоо танд таарахгүй байх юм бол сарны ордноо үзэж үзээрэй гэж зөвлөх байна. За ингээм уншлаганд оръё. За би энд хараа сууж байхдаа энэ хоньны ордныхныг одоо нэг хүлээсэн байдалтай. Би энд одоо хоёр энерги байна гэж харж байна л та тийм ээ. За нэг тийм хүлээсэн байдалтай ямар нэг гэр бүлийн одоо зөвшөөрлийг хүлээж байгаа юм шиг тийм ээ. Одоо жишээлх юм бол одоо таны гэр бүл юм уу, таны одоо хайртай хүний гэр бүлийн зөвшөөрлийг эсвэл бол одоо гэр бүл одоо төр төтгөл зүлцсэн байгаа юм шиг ийм юм харагдаж байна тийм ээ. За тэгэхээр зэрэг толгоон дээр нь одоо 3 once гарцсан ба тэгэхээр би бодож байна л та. За энд бол одоо яах аргагүй одоо хоёр энэ харьцаа бол одоо гэр бүлээс хамааралтай. Гэр бүлийн гишүүдийн одоо зөвшөөрөл юм уу, зөвшөлтсөл юм уу тийм ээ. За нэг ийм юм харагдаж байна. За яг одоо бодвол хоёр тустай байгаа юм шиг харагдаад байна. За юу. За магадгүй нэг нь аяллаар явцсан холбоогаа ч юм уу, нэг нь энд байгаа ч юм уу. За иймэрхүү юм харагдаж байна. За энд бол одоо за тэгээ энэ харьцаа бол одоо юу гэдгийг хитрхи одоо нэг талыг барьсан, нэг нь одоо юу гэдгийг нэг нь одоо их баян гэр бүлээс гаралтай, нөгөөх нь одоо жирийн гэр бүлээс гаралтай. Эсвэл бол одоо ямар нэг байдлаар одоо нэг хоёр өөр байж таарах гэдэг. Тийм учраас одоо нэг тийм хүлээлтийн чанартай байгаа юм шиг тийм ээ. За тэгтэл одоо би энийг шинэ хүн гэж харахгүй байна л та. Таны эргэн тойронд байгаа тийм ээ, хамт ажилладаг юм уу, аль эсвэл нэг community дотор ч одоо эргэн тойронд ямар ч байсан таны хүрээлэлд ороод ирсэн байна гэж харж байна. Өөр нэг хүн гарч ирж байгаа харагдах юм. За би энийг бол харахтаа тэр хүн бол одоо магадгүй хамт ажилладаг одоо таны менежер юм уу, дарга юм уу, одоо юу гэдгийг тийм ээ. Эсвэл бол одоо нэг тим хүн, өөр нэг хүн гарч ирэх гээд байгаа юм. За энэ хүн гараад ирэнгүүт одоо урдны асуудлыг яаж шийдэх вэ гэсэн одоо санаа зовнил гарч ирж байгаа юм шиг тийм ээ. За би одоо энэ харж байхад одоо ер нь бол яг энэ нэг одоо энэ гарч ирж байгаа хүн нь одоо за энэ хэнд байхаар юм шиг. Эсвэл бол одоо таны нөгөө тал те эсвэл одоо юу гэдгийг маш сайхан харьцаа болохоор одоо гэрлэлт болохоор ийм харьцаа юм шиг, хайр болохоор юм шиг тийм ээ. Ийм юм харагдаж байна. Тийм учраас одоо сонголтоо зөв хийгээрэй тийм ээ. За ер нь бол яг би энд харахад одоо нэг хүн нь бол одоо би энэ хоёр хүний энерги барьж авчаад байна л та. Хоёр хүн л байгаад байгаа харагдаж байна. Эрэгтэй шүү, эмэгтэй шүү. Тэгэхээр зэрэг энэ хүн нь болохоор зэрэг таны амьдралаас нэг нь одоо өөрөө одоо би түрүүний хэлсэн шалтгаанаар гэр бүлийн тийм ээ явж байгаа юм шиг. За нөгөө хүн нь ирж байгаа юм шиг. Ийм юм харагдаж байна дараагийн 3 сар тийм ээ. За тэгээд одоо ямар нэгэн одоо мэдээ хүлээж байгаа, тэр хүнээс сэтгэлээнээ хийн хүлээж байгаа, эсвэл тэр хүний зураг сүчгийг хүлээж байгаа бол хүлээж авах нэ. Тэгээд за хүлээж авахна нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь одоо энд бас одоо би түрүүн гадаадад байж магадгүй гэсэн тийм ээ. Одоо гадаадад эсвэл хол байгаа болвол тийм ээ.
нөгөө хүнээ хүлээхээр шийдсэн ч юм уу тийм ээ. Ямар нэг тиймэрхүү юм харагдаж байна. Тэгэх юм бол одоо worth waiting for хүлээсэн одоо итгэлийг чинь алдахгүй яач гэдэг юм уу. Ямар ч байсан нэг нь холол байна энэ харьцааны тийм ээ. За зарим нэг нь одоо буцаж нийлэх нь байна. За энд бол одоо яхарахгүй нэг нь одоо заяаны ханил байх гэдэг юм да. Хэрв одоо захиа зурус хүлээж байгаа бол удахгүй хүлээж авах нэ. За тэгээ энд яахад үл ойлголцол байгаад байна л да. Тэгээ миний түрүүний хэлсэнчлэн тийм ээ. Хэрв одоо үл ойлголцлоос болж одоо энэ гэр бүлийн асуудлаас болж одоо ингэж маргалдаж ингэсэн бол одоо бас биендээ бас нэг шанс өгөөд үзвэл яасан бэ гэсэн бас нэг мессеж өгж юм тийм ээ. За одоо урдны явдлуудаас болоод хүнд итгэж чадахгүй одоо тийм ээ сайхан юм ярьж ийн сайхан хүн гэхдээ л үгүй бах би итгэж чадахгүй байх гэсэн юм харагдаж байна. Тэгэх юм бол одоо энэ safe for you to love гэж юм. Тэгэхээр одоо бас дурлахад бас аюулгүй л гэсэн мессеж байж байна. За одоо тэгэл энийг заяаны ханил гараад байна да. Одоо энэ гарч ирж байгаа хүн бол одоо яхаарахгүй заяаны хань байх гээд байна. За ингээд одоо та бүхэндээ одоо ингээд амжилт хүсье. Ингээд хувийн ажиллагаа сонирхож байвал миний Facebook пэйж болох Монгол Стар тариугаар одоо орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ингээд амжилт хүсье, баяртай.